ЭДТ хязгаарлагдмал хариуцлагатай компани өнгөрсөн 2.10 жилд өөрчлөлт шинжилгээг бүтээж сүүлийн 12 жилд бетон зурмгийн үйлдвэрлэлээр барилгын салбарын бат бөх суурийг цогцлон ирсэн юм. Өнөөдрийн амжилтын ард 20 жилийн өмнө ихэлсэн итгэл, зориг, алсын хараа оршдог. Тэр алсын харааны ихэл нь хүний төлөөх ариун сэтгэлээс урган гарсан юм. Анх манай компаниг 2005 онд бидний ээж үүсгэн байгуулж ирсэн. Тий. ЭДТ ХХК. Манай ээж болохоор Төв аймгийн Бүрэн сумын харьяат Дутуу Няран Долгор гэдэг хүн байсан. Тэгээ манай анх компани үүсгэн байгуулахдаа Монголын анхны хүүхдийн хувийн эмнэлгийг байгуулж ирсэн манай ээж. Тэгэл тэр явцад бол одоо манай 2 дүү бид 3 сургууль соёлуудаа төгсөөл тэ. Тэгээ ээжтэй ингээм хамтраад за тэгэл үйл ажиллагаануудаа өргөжүүлээд тэгээд ээж аваад манай ах нөгөө урдаас ирээд ер нь нэг ийм ажиллаа нутахгүй бас нэг улсаар нөгөө үйлдвэржилт, барилгажилт ихсгэн тэгэхээр хэдүүлээ энийг хийж үзвэл яасан ингээд төсөл манай ах хийгээд бетон зөнгийн үйлдвэрийн төсөл тэгээд тэрэн дээрээ хэдүүлээ нэлээд суугаад хамт хийгээд тэгээ ер нь хөрөнгө оруулагчаа урагшаа явж уулзаж алаа. Тэгэл үйлдвэр эхэлжсэн та. Тэр үйлдвэр маань наашаа нэг амар том төмрөн төхөөрөмжүүд авчрах чинь бас амар сүрдмэр юм л ш. Анх удаа тийм юм харж байгаа юм чинь хөөх гэл дотроо бодоод манай коф шүртэл анх тэр үед ачигдж орж иржсэн бахан. Тэгэхээр л та алмаарч өсөө. Сонсолон бетон зурмгийн үйлдвэрийн түүх энд ажилласан хүн бүрийн хөдөлмөр өсөлт хөгжилтэй салшгүй холбоотой. Би 2013 онд ажилд орсон. Анх орохдоо би чинь үйлчлэгч хийдэг байлаа. Тэгээс үлдээ лаборант болоод одоо тэгээ лаборатори эрхлэгчээр ажиллаж байна. Одоо 13 дахь жил ажиллаж байна. Нэг урд нь байсан нэг оператор за энэ засвар үйлчилгээ хийж тийм байна. Механик талдаа жоохон гайгүй юм байна. Энийг оператор болгоё, энийг яая гэд жоохон дэмжээд захирлж бас дэмжээ тэгээд оператор болчихсон. Жилийн хугацаанд. Би үндсэн мэргэжил соёлогч мэргэжилтэй. Улсад 36 жил ажилласан. Тэгээд дэвтгүрдээ гараад өөр газар ажил хийж итэл боломжгүй болохоор энэ газараасаа гараад тэгээд дахиад ажилд орох гэсэн чинь 60 гарцсан гээд баг авахгүй байсан байхгүй. 16 оны 8 сард тест аюу халуун өдөр юм чинь хөс нь гойцоор орж ирээд энэ захирал дээр ирээд би ажилд орох гэсэн юм аа гээд ирэхгүй. Тэгээд намайг хүлээж авчихсан. Сүүлийн жилүүдэд барилгын салбар хөгжлийн дараагийн шатанд гарч бат бөх байдал, найдвартай байдал тавих шаардлага эрс нэмэгдлээ. Энэ хөгжлийн хэмнэлд сонсголон бетон зурмгийн үйлдвэр түүчээлэн оролцож, дотоодын цементийг үйлдвэрлэлдээ бүрэн хэрэглэж, бетон зурмгийн эрдэс түүхийд болох элс нэмэлт орцыг нарийн хослуулан чанарыг улам төгөлдржүүлсээр байна. Лабораторийн хяналт, сорьцын баталгаажуулалт бүрийн ард нэг л зарчим бий. Стандартын дагуу чанарын төлөө. Энэхүү чанарыг тогтмол байлгадаг нь манай хамт олон. Хүмүүс ч гэсэн ЭДТ гингуудлаа эднийх угаасаа л сайн гэдэг ингээд нэр сайтай байдаг. Тэрэндээ бас айгүй бахархалтай байдаг. Тэр сэтгэлээр л гарч байгаа болохоор маш их одоо ажиллагаа ихтэй хүн болгоны оролцоо ордог. Тэгжээж одоо бетон зурмагч яг өвлийн үйлрэлт бол гарч байгааг одоогийн нөхцөлд тэрнээс гадна одоо барилгын талбай дээр байнга очдог болохоор ер нь л энэ барилга гэдэг юм чинь яг хичнээн хүний сэтгэлээр хичнээн хүний тэрхий хүч хөдөлмөрөөр бутдгийм бэ гэдгийг яг мэдэрсэн. Тэгэл барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүсийг харахад бүр ингээл өстой бахархаар хүмүүс л гэж боддог. Бахархдаг ш. Ингээл зөндөө айлууд орсон. Ямар гоё юм бэ? Айл ийм хүмүүс ингээ аж жаргал бэлгэлж байгаад ямар гоё юм бэ гэж бодож. Сонсголонгийнхын замаар явхлаар амар аж жаргалт. Тин чи манай тавьсан зам ш. Тэгэл би хүүхдүүдэд надад бахархдаг ш. Барилга зарлаг, цэцэрлэг яарамгт бас цэцэрлэгт бас манайх битээ өгч байсан. Тэр мөрний хажуугаар явхлаар баярлалдаг ш. Ямар гоё юм бэ? Ингээл цэцэрлэг төгсөн байна. Барилгууд хүмүүсийг ингээл аж аргалтай ийм гоё халуун дулаан гэр оронтой болгосон байна гэж одоо баярлалаа шүү дээ. Яг би энд нөгөө жинхлэгтэж амжаагүй байж хата нэг орой ээлжинд гарч гаад нэг асуудал үүсгэсэн байхгүй. Одоо энэ цементийг үнс олгож хувиргасан гэх юм уу да. Тэр чинь баг амар өртөгтэй асуудал гарсан баг 40-50 сая төгрөгийн.
Эндээс хойш тэгэл тэр сая төгрөгийн алдаа болсон л доо. Одоо намайг чи одоо 40 сая алдаа л гэж дутдаг шүү дээ. Зөв том эндүрэл болсон. Тэр маань бас надад маш том сургамж болсон. Дэлтэлтэн захиралтай маш их баярлалтай дөө. 10-аад жил ажиллахдаа ер нь би гэлтгөө манай компани жолооч нар ажилчид бол бүгд л байртай энэ компаниас ажлынхаа өсөнд байртай орох оронтой болсон доо. Жилийн жил манайхан чинь шилдэг ажилтнаа тодорхойлдог. Би чи 18 онд эдний шилдэг ажилтан болоод нэг өрөө байраар хүртэл шагнуулж исэн шүү дээ. Бүгд нэгдмэл нэг зорилготой, нэгийгээ дэмждэг, удирдлагууд нь маш ажилчтай дэмждэг болохоор би ажилтаа амар турштай. Ер нь ажил баг эн чинь миний баг хоёр дахь гэж. Баг өглөө хурдан болоос ажлынхаас ингээл боддоо шүү дээ. Хамт талантайгаа бүжигнэх гоё шүү. Тэгээ залуучуултын ажиллах бүр гоё шүү. Манай байгууллага чи ер нь бол юу ажилчтайгаа ер нь дэмжиж ажилдаг. Тэгээд юу яасан би гэхэд чинь л юу хоёр өрөө байраа шагнуулж исэн. Тэгээд юу нэг удаа машинаар бас шагнуулж исэн. 2 жилийн аврах штэ бас л тий. Одоо 20 жилийнхаа ой болж байгаа нийт хамт олондоо 20 жилийн ойн баярын мэндчлээ ялангуяа одоо манай жолооч ажилчдын ард талд байдаг арга гэрт нь бол та нарынхаа дэмэнд бид нэр ингэж сайн ажиллаж амжилтанд хүрдэг шүү гэд баярын мэнд хүргье та бүхэндээ. За миний хамгийн үлгэр жишээ авч бахархаж урам авдаг хүн бол мэдээж миний ихч. Одоо ингээл ажил дээрээ би өглөө эрт очиод ингээ ганцаараа юмаа хийгээл сууж байхдаа одоо юу гэдэг нэг жижиг асуудал гараал за одоо тэрийг яах вэ гээл дотроо бодоол нэг жоохон сэтгэл дундуур сууж итэл ихч тэгэл энийг л ороод ирдэг байхгүй юу. Тэгэл энэ ингэж яана тэгж яана яах вэ гингүүтэл үү яад яана чи юу гэд ингэ штэ гээл тэнгүүтэл нэрээ тиймдээ гээл тэр бол үнэхээр урам. Хичээг энийг л ороод ирэхээр амар гоё урамтай байдаг. Тэр нэг Көгшөө тааварт бид нар оффист байсан шүү дээ. Тэгэхэд л цэг ихж байгаа бид нар дуудажсэн. Та ирээч бид нартай хамт ингээд ажиллаач. Тэгээ одоо бол манай цэг ихч маань үйлдвэрийн дарга болсон. Үнэхээр бахархмаар дайчин. Цэг ихч ингээд бас л үйлдвэр дээр ямар нэгэн одоо юу гэдэг нь те барилга дээр ч гэдэг юм нэг жижиг асуудал нэг том гэлтгүүл жижиг томч гэлтгүү асуудал гарахад ингээд тгийгээл шууд шийдээл за ингүүл яачин тэгвэл яачин гээл нөгөө бит хоёртой ярилцаал тэгээ шийд гаргаал ирэнгүүд бас гоё штэ урамтай. За өнөөдөр бид ингээд компанийнхаа үүсгэн байгуулсны 20 жилийн яг тэмдэглэж байна. Тэгэхээр 20 жилийн турш бидэнтэй хамт байгаа бидний харилцагч байгууллагууд за 20 жил хамт одоо нэг зорилготой зүтгэж байгаа хамт олондоо хамт олонныхоо хань жил ажилчдынхаа хань жил үр хөвгт гэр бүлтэн за та бүхэндээ 20 жилийн баярын мэнд хүргье. Тэгээ та бүгдтэй амьдралд нь нас жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө хамтдаа өчцгөөе. ЭДТ компани хамтдаа хөгжсөн 20 жил